За ингээд тоглолтын тайлбарт оръё. За энэ тоглож байгаа хоёр тамирчин бол 32 тамирчин өрсөлдснөөс хэсгээс шалгарч гараад за тэгээд шилдэг энэ чинь 32 тамирчин маань 88-аар хэсэгт хуваагдаад за тэр 4832 гэдэг одоо ингээд дөрвөн хэсэгт хуваагдсан. За энэ хоёр тамирчин бол хэсэгтээ бол яг нэг хэсэгт тоглож ирсэн хоёр тамирчин байна. За тэгээ энийг явцын дунд одоо хин хэнийг хожиж яаж гарч ирсэн бэ гэдгийг бол танилцуулах болно. За хоёр тамирчин маань хэн байна вэ гэхээр одоо энэ зохилт гүйцэтгэхээр бидний ярьж хэлж заншснаар морь гэж нэрлэдэг. Одоо энэ морь бариад явж байгаа энэ хүн бол энэ удаагийн тэмцээнийг надтай хамтаа хэлбэрлэж байгаа Очир сүрэн маань байна. За Очир сүрэн бол одоо энэ хэсгийн тоглолтод 2 дугаар байраар гараад тэгээд одоо аваргын төлөө энэ тоглолт явуулж байна. За түүний өрсөлдөгч тамирчин бол Батболд гэж тамирчин байгаа. Тэгээд Батболд бол Чирсрэнгүүд бол арай нуруулаг тэгээд дээр одоо малгай өмссөн байгаа. Энэ малгай өмссөн шалтгаан бол ямар учиртай гэхээр зэрэг эмнэлгийн одоо бас эмчилгээнд орсон одоо үнэтэй уялдаад малгай өмссөн байгаа. За энэ тэмцээнд орсон тамирчид донд бол одоо ахлах наснд бол дүүрэн алдартнууд за тэгээд одоо альч наснд нь олон сайхан мастерууд орсон. За яг одоо энэ цохилт гүйцэтгэхээр одоо шахаж байгаа энэ тамирчин бол одоо Батболд маань байна. За Батболд улаан шаргийг амжилттай авлаа. Энэ Батболд бол энэ удаа маш их амжилттай өрсөлдсөн байгаа. Тэгээд бас хамтаа зөвлөж байгаа Очирсрэнгээс асуухад олон удаа ингээд хамт насны ангил энэ төр таараа тэмцээнд олон орж ирсэн. За Цэнхэр сайрыг амжилттай авлаа. Ингээд 6 оноо авч байгаа байна. За тэгэхээр Жаргалан төв дээр болсон энэ тэмцээн бол одоо үзэгчдэн маань мэдэж байгаа 45-аас 59-наас за түүнээс 60-аас дээш насны гэсэн хоёр ангиллаар явуулсан. Тэгээд өмнө гарсан нэвтрүүлгээрээ бид одоо ахлах нас үе одоо 60-аас дээш насны тамирчдын аваргын төлөө тоглолтыг тайлбарлан хүргэсэн байгаа. За энэ удаа бол энийхээс онц сонирхолтой сайхан тоглолт болсон. За тэгээд Очирсрэнгийн хувьд одоо зохилт гүйцэтгэж байна. За яг энэ тэмцээний үед өмнө нь одоо хэсгийн тоглолтонд Батболдтой таарад бас нэг хожигдож тэгээ одоо энэ шийдвэрлэх тоглолтод ингээд тоглож байгаа. Энэ үе сэтгэл зүй ер нь ямар байсан бэ? Би тэгээд хэсэгтээ тоглохдоо бол Батболдод хожигдсан гэдэг дээр бол тийм санаа яваагүй. Жилээтэй тоглоно. Өрсөлдөн даага нэг тоглолтоо хийнэ гэдэг одоо өөртөө бүр итгэлтэй л тоглосон л доо. Тийм ба. За тэгэхээр энэ удаагийн тэмцээнд орсон олон шилдэгүүд гэдгийг хэлээд байхад бас нэг учир байгаа нь юу гэхээр зэрэг за Очирсрэнгийн хувьд бол хамгийн ихний тоглолтоо энэ Монгол улсын аварга за улаан шаргийг амжилттай авлаа. За ингээд тоол явж байгаа. За тэгэхээр улаан шарик бол 1 онооны цогцолт байдаг. За Монгол улсын аварга тэгээ олон удаагийн тэмцээнд удаа дараалан төрүүлж байсан спортын мастер Сумья гэж маш хүчтэй өрсөлдөгчтэй таарч Сумьяг хоцсон байгаа. Дараагийн одоо даваандаа бол Идэр чулуун гэж нөгөө үндэсний сүрэн гоц мөргэн цэвэний хөдөр чулууны төрөл төрсөн нь Идэр чулууныг хожоод за ингээд дараа нь бол одоо Батболдтой тоглож тэгээд одоо Батболдтой хожигдсноос болж одоо дахин тоглолтын дээрээ дахин нөгөө спортын мастер алдарч Сумьятай дахин тоглож. За энэ тоглолтонд хожиж 2-оор гарсан. Батболдын хувьд бол эхний даваанд гүмрэг жилтэмтэй таарч хожоод наран мандах гэж одоо нэг зохиураар одоо хамгийн олон оноо буюу 40 оноо авсан тусгай шагнал хүртсэн ийм тамирчинтай тоглож хожоод тэгээд дараа нь Очирсрэнтэйгээ тоглож Очирсрэнг хожоод ингээд нэгээр гарна гэж ярьдаг да. Нэгдүгээр байраар гарсан. Тэгээд энэ 32 тамирчин дотроос ерөөсөө нэг хэсэг дотор тоглоод 1-2-оор гарсан хоёр тамирчин маань хоёлаа яг аваргын төлөө цаана нь чих олон хүн өрсөлдсөн л дөө. Одоо Амболд, Эрдэнэ соёл, за тэгээд Болдбаатар, Доржсрэн гэл шилдэгүүд байсан. Тэгэхээр энэ бас өөр мөс сайхан тоглолтууд болж ялаа л да.
За ингээд очирсронгоос бас энэ тэмцээний үед олон сайхан одоо тоглолтууд болсон. Их студийн шуугантай их сайхан соёлтой, дэг журамтай ийм сайхан тоглолт тэмцээн болсон шүү дээ. За одоо онооны харьцаа ер нь ямар харьцаа явна? За онооны харьцаа 6-2-ын харьцаатай явж байна. Батболд одоо 4 онооны илүүтэй явж байна. Одоо би бол тийм яг найдвартай давталчих тийм шаар байхгүй нөхцөл бол одоо барай хамгаалах тийм цогцолтол хийжсэн. Батболд мөн хамгаалах цогцолт хийх гээд сая тийм шаар мөргөлдөөд бух одоо наашаа ирсэнгүй цаан зогсчлаа шүү дээ. Дэвч бас нэг тийм найдвартай давтлаа тоглож байгаа шаар байхгүй бол би бас мөн хамгаалах тактикийг сонгож зогсон байна. Тэгэхээр харин шангадуулжээ. За энэ тэгээд энд одоо Вирака М1 гэсэн ширээн дээр энэ одоо тэмцээн болсон. За тэгээд улаан шарг амжилттай удаа. Амжилттай. За Батболдын хувьд бол энэ Батболд гэдэг тамирчин ер нь урд өмнө одоо тэмцээнд оролцож байхдаа ямар амжилт үзүүлж ирсэн. Тэр энэ өрсөлдөгчийн хүн судалдаг гэж энэ тухай нэг яриач. За яг ийм усын чанартай тэмцээнд бол би Батболд ер нь таарж байгаагүй. Батболд нэг олон тэмцээнд бас орж байгаагүй л дээ. Ямар нэгэн тийм медальт байрын юм шагналтай байрын тийм шагнал хүртэж байгаагүй гэдгийг мэднэ. Сүүлийн үед л одоо энэ бильярдыг сайн тоглодог их дуртай юм болчиход байгаа. Одоо өөрөө бас арга барил нь их сайн өсөж байна гэдэг, ур чадвар сайжирч байна гэсэн үг л дээ, тийм ээ. Ийм одоо олон тамирчин орсон тэмцээнээс ингээд шалгараад гарч ирээд ийм амжилт үзүүлж гин гэдэг бол. За тэгэхээр өөрөө ч хувьд одоо энэ очирсрыг яг өөрөө харагдаж байна. За өөрөө ямар амжилт үзүүлж яваа та? За би нэг олон сайн амжилтны үзүүлээд байсан юм байхгүй л дээ. 2006 онд хамтын цомын авар гаргалтай нэг л одоо тодорсон. Түүнээс хойш өөр ямар нэгэн тэмцээнд тэгж одоо медальтай эхний 3 байранд ч юм уу тэгж орж байсангүй л дээ. Бас л бүдрээд л хасагдаал тэгэл олон оролцоол тоглоод байсан. Тэр болгон тийм амжилттай тоглоод байгаагүй. Тэгтээ бас нэг удаа аваргын цом хүртээд авчихсан. Нэг дайны утаа өнөрлөнийг ихчээр бас л томхон тэмцээнүүдэд нилээ хүчээрээд авчихсан байсан ийм тамирчин байгаа. За тэгэхээр энд бол их олон шилдэг тамирчдын хооронд маш хүчтэй өрсөлдөөн болсон. За энэ бол манай нэвтрүүлгийн нэр маань ТV1 спорт тэнхээ хөтөлбөр гэж байгаа. За тэнхээ гэдэг бол одоо бүх юмний тэнхээ хэлнэ, оюун ухааны, ур чадварын, биар чадлын гэдэг нэгчлэнгээр маш олон төрлийн имийг тэнхээ гэдэг үгээр тайлбарлаж болно. Тэгэхээр энэ бас их өөрмөц сонголттой ийм нэр өгөгдсөн юм шүү. Тэгэхээр одоо энэ өмссөн өмсгөл ингэр дээр зүүсэн энэ одоо ялгаж байгаа тэмдэг энтергээд ярихаар зэрэг үл энэ ТV1-ээс телевизийн нэрмж тийм тэмцээн 64 тамирчин 64-лээ ийм одоо өмсгөлтэй. За тэгээ энэ өмсгөлийг бол тэмцээн зориулж одоо хийсэн байгаа. За Монгол дизель хувьцаат компани энэ тэмцээнийг ивент итгэж амжаагийн инх болд одоо гэдэг одоо яг тэр цаана зурглаачийн хажууд энэ Батболдын хажууд зогсож байгаа энэ хүн бол энэ тэмцээний санаачлагч, ивент итгэгч амжаагийн инх болд гэдэг хүн. Энэ хүн бол Монгол дизель компанид захирлын албыг хашдаг ийм залуу байгаа. За тэгэхээр хоёр тамирчин бол тун чөлөөтэй маш тайван ийм одоо байдалтай тоглолтыг үргэлжлүүлж байна. За тэгээд сая одоо манай энэ нэр томьёоны тухай асуудлыг бид тэр бас ярьж хахад энэ зөрчлөө. За хамгаалах цохилт хийх гэдэг бид тэр донтолд байгаа ягааны цэгийн хажууд байж байгаа улаан дээр нэмгийн ширүүгүйзнээс навчрах гад зөрсөн. Ингээд зөрсөн тохиолдолд бол 4 оноо хоргодог. Тий. Одоо тэр бол дандаа ер нь найдвартай дотолчих шаар байхгүй болохоор зэрэг би нэг хянсан, хамгаалсан одоо биенээсээ бас дотолчих тийм хувилбарыг хүлээсэн ийм маягаар одоо явагдаж байна л да голдол. Эний ч одоо нэг тийм барай зохион одоо тэгшэрсэн ийм тоглолт хийж байна гэж ярьдаг да манайхан. За эндээс одоо
энэ бол зөөлхөн зохиж чадсан бол хон шар шарыг энэ шаргны анаа богино ортондоо тавих эрмэлзэлтэй тоглож байна тийм ээ. Тэгээ энэ одоо жаргалан төвийг сонгосон шалтгаан бол энэ тэмцээн болохоос өмнө энд клуб тавигдсан энэ ширээнүүдийг манай одоо мастер Бацөх маань Билард спортын мастер Бацөх маань спортын бэрзэн бэлсэн байсан. Энэ судалгааны үндсэн дээр за ингээ Батболд нэг улаан өнгийн шарыг авлаа. За одоо эндээс дараагийн одоо зөвлөлтийг шийдэн. За энд бол өөрөө одоо өсөлтөгчдөө 50 шарыг тавихгүйгээр ингээд тоглох. За энд амжилттай авлаа да. Ногоо нэг шагналт авч байна. За ногоо нэг шарыг. За энэ тэмцээний шүүгч болроо гэдэг үсгүй одоо энд явж байгаа энэ болроо гэдэг үсгүй л өөрөө Билард спортоор маш амжилттай хичээлж улсын аврах асуулт мөнгө медалийг хүртсэн. Энэ маш амжилттай давталлаа доо. Яа. Ер нь бол ингээд тамирчдын яг тэмцээний үеийн тоглолт гэдэг бол арай бас нэг ердийн тоглолтуудыг бодох юм бол жоохон бие барьдаг. Тэр тусмаа бүр одоо аваргын төлөө тоглолт энэ төр гэдэг. Ингээд ирэхэд бол хүн бол нөгөө нэг сэтгэл зүгээрээ бол өрсөлдөгчөө ялхаас өмнө өөрийгөө ялж ийж одоо ялалт амжилт төрнэ гэдэг нэг ийм зарчим байдгаа. Энэ үл яг л одоо энэ тэмцээний туршид олон тоглосон тамирчдаар харагдаж байсан. Гэхдээ энэ одоо 15 улаан бөмбөгөөр тоглож байгаа. Ийм учраас одоо энэ оноо бол одоо нуултанд орох юм бол 3 удаа бас дахин зохидог энэ төр. Энд бас их дөрмийнхээ дагуу явсан. Тэгэхээр энэ дүрм нөлөөлж байгаа учраас нэг их ярахгүй байна л да. Яа. Одоо эндээс бол энэ бас л нэг 50-өр тавихгүй өрсөлдөгч. Тийм бас л хамгаалах. Тий, хамгаалт юм. Safety shot гэдэг яадаг нэрлдэг ийм тоглолт хийж байна та хамгаалах цогцолт. Тийм. Тэгэхээр одоо сая хэлээд байгаа энэ нэр томьёонуудыг одоо тэгээд өрөг гэдгийг одоо ер нь манай очир сүр маань энэ Билард спортыг сонирхон судалдаг эдхийн төвшөнд ямар хэмжээнд явна уу? За ямар одоо нэр томьёо хэрэглэдэг юм яадаг вэ гэдэг. Тэгэхээр ингээр орсоор бол тэгж хэлдэг, англиар бол ингэж хэлдэг. За өвөр Монголд бол одоо ингэж хэлдэг. Ингээ ярьдаг тийм ээ. Тийм. Одоо энэ тоглож байгаа нэгдүгээр үеийн тоглолт гэж бид нар нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ чинь Оросууд болохоор зөв партия гэдэг шүү дээ. Энэ бол англиар бол frame гэж нэрлэдэг. Гэтэл би өвөр Монголын одон телевиз дээр яг энэ дэлхийн мэргэжлийн эснийг хүртэл Билардын тэмцээн өвөр Монгол тайлбарлагч тайлбарлаж байгааг нэг харсан. Тэгэхээр тэд нар энийг бас өрг гэж нэрлэж тайлбарлаж байгаа байхгүй юу. Тэгээд би бодсон энэ яг өрг гэж нэрлэхэд бол ер нь их таарсан нэр юм байна да. Шатрыг одоо өрг гэж нэрлэдэг штэ. Өрж жагаад тоглолтыг хийдэг тоглоом болохоор зэрэг өрг гэх нэр нь эрэг зүйтэй таарсан онцсон нэр шиг надад санагдсан. Тэгээд одоо 8 ширээн дээр явагдсан. За энэ мөн сайхан дундуур их аятайхан амархан улаан байсан. Тэр ягаантай явчих юм боломж байсан. Батболд маань зузаалуулаад ингээ алдчихлаа. Болон тэгээ билэхэн 50 улаан байж байгаа. Энэ одоо миний сая ярьдаг л да нэг тэмцээн гэдэг бас нэг жоохон онцлогтой байдаг. Тийм болохоос энэ Батболд бол ийм дайны шаргийг бол тэр болгон алдаад байдгүй. Ер нь тэр байтугай хэцүү шаргийг ингээд амжилттай авчгаад байдаг. Ийм тамирчин шүү дээ. За энд. За шагналыг бор шаараар гүйцэтгээд энэ дондор улаан бэлэн байж байгаа болохоор тэр бух шарга орхо зогсоод дондор тоглох гэж. За энэ үе сая таталттай зөвхөлт хийлээ тийм ээ. Яг одоо байран дээр бөмбөг одоо бух шаргч гэж нэрлэдэг, өөрийн одоо шаарч гэж нэрлээд байдаг. Тэгэхээр энэ за ингээд манай үзэгчд болохоор зэрэг нэг ойрлохгүй, зааж өгөхгүй. Одоо бас өмнө нь одоо 2-3 чудаа техникийн зөвлөгөө хийчихсэн. Тэгээд энэ тэмцээний үед бол одоо тамхи татахгүй. За одоо за ягаанаар шагналыг гүйцэтгэж байна. Тэгэхээр тун тэнцүүхэн хоёр тамирчин хүчтэй өрсөлдөж. За энэ одоо энэ барай цохио хийсэн л дээ. Эндээс энэ болонд тоглоод хэрвээ одоо авчих юм бол энэ бор ногоонтой шагналтай явах боломжтой. Авахгүй бол бухыг нэлээд наашин төлөхөд хамгаалах цохил. Барай цохил гэж бид нэрлэдэг. За Батболд барай хамгаалах цохилт хийсэн бол бас нэг амжилттай хийж чадсангүй. За эндээс одоо цохилтын хүчийг бол маш их тааруулж байгаа. За тэгээд энэ
снукер бильярд ер нь бильярдын спортоор хичээлдэг хүмүүсүүд бол өөрийн одоо бас тоглодог арга барил бий. Орос гэж ярилдаг одоо тэр орос бильярд гэдэг бол өөрөө бас Монголд анх орж ирсэн бол орос бильярдаар орж ирсэн. Орос бильярдын том төлөөлөгч нар одоо Монголд зөндөө бий. За төлөөлөгчдийн нэгүүд энэ удаагийн тэмцээнд орж байгаа 50 жилийн одоо бильярдын спортоор хичээлж тэгээд өөрөө Монгол улсын аваргаар 5 удаа толгорч байсан. Төм үеийн алтан цаг тэг сайхан тамирчны тоглолт манай телевизээр гарсан байгаа. Одоо дээр нь одоо харамлгай жамбал гэж домогтой. За тэгээд одоо бүлтгэр гэдэг очтой чимэдэрж байгаа. За логрифм базарсдаг байгаа. Тэгээд одоо тэгээд нэрлдэг. Их олон алдартнуудыг мэдх юм одоо арайшир гэж сайхан тоглодог одоо тэгэл олон хүний хэлж болно дөө. Ер нь одоо Монголын сайхан сор болсон бильярдчдын тухай ярихад бол үнэхээр олон сайхан хүнийг хэлж болох байгаа. За энэ удаагийн тэмцээнд бол манай алдартнууд бол их олноор орсон. За Хөдөлмөрийн Баатар, Ардын жижигчин Хайдууга. Тэгээд сангийн яамны сайдаар ажиллаж байсан Бямбжууга, Монгол улсын ерөнхий сайд байсан Тумагийн Соднууга, Хөдөлмөрийн Баатар одоо чимэдэрж байгаа. За тэгээд Урлын авьяас Төлтөн Баралда, Буряд улсын авьяас жижигчин Шархуу, Үндэсний сургуулийн гоц мэргэн Цэвэний Хөдөр чулуун одоо дээр нь авторалдааны олон улсын хэмжээний мастер зорилгын зоригт мөн одоо боксинг Аз ТV-ийн хашаавар Монголын боксинг одоо уугангавьяас хайдын алтойг багш маань гэдэг ингээд олон алдартнууд цугласан байсан дөө. Энд бол одоо зөндөө олон шилдэг болсууд байсан. Энэ бол энэ тэмцээний нэр хүндийг их сайхан өргөсөн. За алдаан шаргийг их амжилттай авлаа. Энэ бол одоо манай за харин ямар нэгэн шагнал тоглох юм боломж жоохон муутай зогссон. За ингээд нох хоёроо сонгосон шагналаа согчгүй. За энд одоо өрсөлдөгчөө дараагийн зохих одоо мөнгөийг нь оруулахгүйгээр тэгж нууж тавихыг хэмэлцдэг. Тэгээ дээр нь нуултыг бол сайн ондог, өөрөө маш сайн нуудаг. Нуулт шарг нь одоо цохилтон дээрээс ямар нэгэн одоо боломж гарсан үед одоо 50 шарг гэж ярьдаг. Авах боломжтой ийм одоо шаргийг бол аваад ингээд тоогоо ахиулаад яваад ахыг хэлнэ. За энэ ингэж бөөрөөр одоо шар нийл зогссон үед бол энийг яаж зогтдог тухай манай ачирсан тайлбарлах байх л да. Тийм дөрмөөрөө бол ингээд нийлцэн шааргаа хөдлөхгүй зохих хэрэгтэй байна. Тэгээд сая Баталд бор гэж захиалаад шагналын шарыг зохих хэрэгтэй байсан. Тэр нөгөө буг шарыг чинь өнгийн шаригтай одоо бор шаригтай чинь наалда зогссон. Тэгэхээр бор гэж захиалаад өөр шарын ард одоо нуух санаатай байсан. Зогсон боловч тэр амжилтгүй хүч таарсангүй ил гараад зогссон. За энэ дондор маш сайхан тэр одоо зохилтын хүчийг их сайхан тааруулж байна. За ингээд татад зохих, түлхэд зохих, өөрийн одоо зохиор шаргийг уцааж ухраах. За тэгээд дандаа цагтаа зохилтууд хийх энэ энд бол энд манай зэгчд ийм соёлтой одоо ингээд алгадшаад таныг орилж шуугчгүй ийм л нөхцөлд одоо тэмцээн болсон л доо. За манай эвент итгэгч маань тэнд өөр одоо их шимтэн үзэж байна. Ингээд бүгд одоо зохилт амжилттай болж өссөн үед бол бүгд одоо алга ташиж ийм сайхан соёлтой байдлаар тамирчдаг. За цэнхэр шарг шагналд одоо маш амжилттай авлаа. Хоорондоо яриад ингээд шүүгч бүх тоглолтын дээр шүүсэн. Одоо яг л одоо тэмцээн уралдаан яаж шүүдгийг энэ гормын дагуу бэлитэй. Тэгээд одоо бас сангийн антерс за энэ уралдаан дундуур болоо. Авлаа. За одоо ингээд сонголтын одоо тун тайван харах хэрэгтэй. Одоо нуул болох уу? Аль шаргийг яаж авах уу? Энэ снукер бильярдыг тоглодог улсууд ингэж одоо цохор модыг ирүүндээ их ойрхон нааж барьж ингэж харж байгаа. Энэ бол одоо бүр их сонгомл техник л дээ. Тэгээ яа нэг би шагналд зохиод
ухаанаас нь татаад наан байж байгаа улааны хэрчий гэж бодсон чинь арай татаа нь багдаад ингээд хөхөө ард нуугдаад энийг авах боломжгоос өгөх. Бас одоо медаль шийдэх бусад тоглолтууд явж байгаа шүү дээ. Эндээс улаан шаргийг шалгыг алдаа зогчлоо. За ингээд ийм их тайван одоо харж байгаа. Манай одоо энэ чинь их орой шүү. Их оройтсон тоглолт байгаа. Одоо маш орой болсон. Тийм 2 дахь тэмцээний 2 дахь өдөр тэгээд цаг нэлээд ороо болцсон юм. 12 дөгцсөн байгаа. Яа одоо эндээс за одоо 2 хуулаа үлдсэн. Одоо энд хамгийн хариуцлагатай хайлгаар алдаа гаргахгүй хичээж хянч тоглож байгаа байхгүй. Тэгээ хамгаалал цогт тэгэл холхон шиг л одоо улаан шаар одоо бухшаар хоёр чинь айлхаар хол байх юм бол өсөлтөстэй хүндчтэй сохид алдах магадлал нэгсэн зайтай л байх юм бол хоорондоо Америкчууд бол өөрснөө тоглолтын одоо юм дуусчихсан тэгээд одоо бүгд л одоо энд сэтгэл төрхөөр дэмжээд л ингээд байж байгаа. Тэр цаана бол одоо бокс спортын мастер Баасан дэрж зогсож байна. Тэр Баасан дэржийн хажуу зогсож байгаа бүсгүй бол одоо манай тэмцээний энэ тэтгэгч одоо энэ холдын гэр бүлийн хүн байна. Тэгээд энэ холд маань байж байна энэ тэмцээний. За энэ дэр яхан алдаатай хамгаалалт хийлээ байна. Тийм байна. Тэр хөөгд наад бухшаараа энэ наан бортонд тавья гэсэн чинь шарыг мөргөөд ингээд 50 болоо зогсож байгаа юм л да. Эндээс эндээс ингээд би нуух хоёрыг сонгосон юм л да. Энэ тэмцээн манай улсын аваргын тэмцээн энэ ерөн сонирхчдын бильярд бол энэ нуутнаас бол 3 удаа цохилдог. Тэгээд одоо ингээд онохгүй бол 2 удаа байранд нэргүүс тавина гэсэн үг шүү дээ. Мэргэжлийн бильярдын хувьд бол хамаагүй шүү дээ, онтор цохилно. Онох боломж л байсан цагт онтлон цохилно. Онох боломж байхгүй бол тэгж олон цохилол байхгүй л дээ бас. Энэ бас дүрм их нарийн байдаг. Тэгээд манайхан ч одоо энэ дүрмийг бас сайн мэдэж явах хэрэгтэй. За энэ бильярдын спортын одоо талаар мэдээлэл өгөх, дүрмийг танилцуулах. За нэг талаараа энэ тэмцээний тайлбарлаж байгаа боловч энэ бол бильярдын спортыг сонирхон хичээлэгч хүмүүс бас нэг хичээл болж байгаа. За ингээд тийм тэр аман цаад онохыг шахсан их ойрхон очсон. За тэгээ байранд эргүүлээд тавилаа. Хамгийн гол нь хэцүү байралтай нуугдсан л да. Энэ зүүн талын бортноос одоо ханаас цохих боломжгүй. Баруун талын ханаас цохино гэдэг чинь бас хэцүү л ягаан замд нь таарсан. Тэгээд энэ босоо байралтай ханаас л онохыг хичээж яана л да бодвол энэ нэлээд хэцүү нуулт л да. За 2 дахь удаага зөвлөө ингээ 8 оноо алдсан байна. Тэгэхээр энэ нуун гэдэг бол оног бөөнөр нь авч чадж байгаа. Снуултыг амжилттай сайн хийх юм бол амжилттай тоглолтыг өөртөө ашигтайгаар эргүүлэх юм боломжийг өрдүүлж өгч байгаа. За энд яв. Тэрчлээ. За ингээ 3 удаа орлого хийгээд зөрсөн ингээд төсөр хийлээ болсон баг. Сүүлчийн улаан ширээн дээр үлдсэн байгаа. Эхний одоо фрейм өргөө явагдаж байна. Яа. Энтэн морьтой цохилт хийж байгаа. За түүнээс гадна морины зэрэгцээ одоо тэмээ гэж нэрлэдэг. Гур одоо богны ботго гэж нэрлэдэг. За улаан шаргийг амжилттай болоо. За сүүлийн улаан аваад. За одоо эндээс сонголт хийн л дээ. Их 50 харна одоо ингэж л харж яж их нямба яарлгүй. Тэгээд одоо үүний дараа ямар өнгийн одоо шаргийг тоглох вэ гэдгийг маш их тооцоолж ээж ёстой оюуны тэнхээ уралдуулж ээж. За энд одоо ногооныг тоглоход бол түлхийжиг тоглож ээж гаргана да тийм ээ. Одоо шарыг дараад нь байгаа юм чинь би тэгээд шарыг тэр борт наалтцсан учраас хааштай шар дээр авчихыг хичээгээгүй л дээ. За ногооноо ямар ч гэсэн авчихыг тэгээд шар дээр хамгаалал цогт тэгээд болвол нуучих тийм л
бодлого барьсан юм. За энэ одоо хараад байна. Нэг шүүгчээр тэмдэглэл хийхгүй байхыг бодоход энэ гарцсан байна л да. Гарцсан юм байна. Гарсан шарыг цохиж амжилттай оруулж байгаа. Ер нь Батболны холын цохилт их сайн. Ер нь харьцангуй бусад амжилтаас холын цохилт чинь бол нэлээд хэцүү шүү дээ. Тэгэхэд Батболд ер нь холын цохилтын амжилт бол одоо мэрэгжлийн бильярд бол long pot success гэж байдаг байхгүй юу? Холын цохилтын одоо амжилтыг процентаар харуулдаг одоо нийт 10 цохилт одоо хэдийн оруулж байна тийм ээ. 20 цохилт хэдийн оруулсан байгаас 80 хэдийн хувьтай 70 хэдийн хувьтай харуулдаг. За Батболд дээр тийм статистик гаргах юм бол явал 50-аас дээш гарна. Бас амжилттай тоглоод байгаа. Бас онцлогтой тамирчин байна л да. Хэцүү тоглолтыг одоо хэцүү шаргийг аваад байна гэдэг бол энэ тамирчин маш их өндөр ур чадвартай байна гэсэн харуулна. За энэ ингээд зүрсэн үед өөрийн одоо бүх шарыг ундаг бас аюулгүй. Энэ хаглаа дээр алдаж хагалах юм бол цагааныгаа унгах тохиолдолд олонтойд гардаг л да. За эндээс бас хамгаалах сольж тавих үедээ хэцүү. Айлхаар цагааныг бордонд ойрхон тэгээ хооронд нь хол болж өгвөл нөгөө одоо оруулах өстой шаарга айлхаар амнаас зайтай ингэж тавих л хийсэн шүү дээ. Наас тоглоод үзсэн барай цохилт хийгээд тэгэл авсан аваагүй цагааныг өөр тийшээ авчнаах тийм барай цохилт хийсэн. Хатад цохилоо тэгээд дундуур тоглох боломж бол байна. Гэхдээ бас тийм ч бас амархан ч биш л дээ. За 3 оноо намайг алдлаа. За ингээд очир зүргээс бас сонирхоход энэ дэлхийн одоо том тэмцээнүүд ер нь ямар ширээн дээр явагддгийг ямар нэртэй хаягтай ямар одоо байх вэ? Энэ бол Veracam гэсэн ширээ байгаа. За тэгээ Star ширээ гэж байдаг. Ер нь одоо дэлхийн жишгтвэл ямар ширээ тэмцээн. Дэлхийн мэрэгжлийн снукерийн тэмцээн бол 2007 оны хүртэл Английнхны өөрийн үйлдвэрийн Relay гэж ширээн дээр явагддаг байсан. Хойш бол энэ Star компани Singpie гэж компани байгаа. Star ширээг үйлдвэрлэдэг. Тэр компани үйлдвэрлэсэн ширээн дээр явагддаг болсон. Гэхдээ тэр ширээ бол одоо Монголын клубүүдээр байгаа Star ширээнээс бол арай өөр онцлогтой л доо. Одоо портонд төмөр араамтай, нэлийн зузаан төмөр араамтай. Энэ Star гайхалтай. За янзын сайн хэрцсэн. Нэг том хэцүү гэж хэлж болох ийм шаарыг одоо нэг амжилттай тоглоод авчлаа. Яа. Шалгуур тоглоод алдлаа. Тэгэхээр зондор одоо хэрчих боломж байна уугүй, байлуугүй л одоо би бас сайн санахгүй өөрөөр тоглоод. Одоо харагдах нь энэ ерөөсө хэрчих гэж оролдоочгүй би. Ер нь байхгүй гэж үзсэн юм уу эсвэл одоо бас юугүй гэж бодсон юм уу? Энэс. За одоо энэ болгоныг л тооцсон л доо хаахан зогсоох уу, хүчин яах уу, эргэлтийг одоо хаана хийх үү гэлээ. Сая бол амжилтгүй зогсож байна. Энэ бол амандаа ойрхон тэгээ бордонд наадаг хөндөй зогссон ба штэ харин азар баталд харин яхан муу зогссон. Тэрнээс цагаад авчих боломж нь байсан. 35 баталд 32 оноотой. Энэ одоо ягаан шарг онол том хэцүү шүү дээ 6 оноогоор таргуулна. Тий 6 оноогоор таргуулчих шахлаа. Гэтэ нийлцсэн байсан цэнхэр ягаан хоёр маань хоёулаа салаад зогсчихлаа шүү дээ. Ижээ бол одоо бороо авцсан нөхцөл шууд дуусгаж чадах боломж гарлаа гэсэн байхгүй. Хэрвээ нийлцсэн хөрөөс зогсож исэн бол тэгэл бас салгаар янз бүр юм болно шүү дээ. За Батбол зөрүүлж тавих гад хоёр шарыг зөрүүлж холно гэж хамгаалах цогөлт хийх гээд амжилтгүй боллоо. Хоёр шар хоорондоо хоёр дахин мөргөлдөөд ингээд боломж авах боломжтой зогссон.
Амжилттай удаа. Амжилтаа. Өөр тэр тусмаа өөр цэнхэр шааргны ард тун их. Энэ бол одоо тооцоол юм л да. Одоо яаж хийх үү? Одоо тэр хаана цаг хийх үү? Тэгээд одоо яаж тоглол өөртөө эргэж энэ 50-аар авч болох уу гэдгийг тооцоолсон. За энэ бол ерөөсөө За ингээ бор цэнхрийг авснаар. За тэгэхээр одоо бас 6 7 гээд 13 оноо гэж байгаа учраас хэрэг одоо ягаан шаргийг хар шаргтаа авч чадсан тохиолдол бол одоо багтаад хожих магадлал байна тийм ээ. Одоо ягааныг авахд чинь энэ дээр нэг цааш нь салгаад барай цогөлд хамгаалах салгаж тавьдаг юм билүү гэснээр хэрчиж болмоор юм шиг харагдаад. Тэгээ хэрчээ тэр үеийн чинь унахгүй маш нэгэн хэрчээд байсан байхгүй. Тэр унахгүй яг ингээл энэ амны бөөрөнхий дээр зөөлө очиад тэгэл за тогтох шүү дээ. За энэ магадaltaасан тэгэл